удахгүй яг шинэ он бас гарах гэж байна. Тэгээд одоо бүгдээрээ бас шинэ оноо одоо сайхан өгтаараа боловсролын зээлийн сангийн журмыг шинжлэх тухай боловсрол спорт соёл шинжлэх ухаан спортын байнгын хорооны тогтоолыг баталгаажуулж засгийн газар руу чиглүүлсэн байгаа. Тэгэхээр анх нөгөө болсон зээлийн сангийн асуудлыг гаргаж ирээд те энэ илүү шудраг те олон нийтэд нээлттэй шудраг явах ёстой. За нэгэнтээ одоо бас татварлагчдын мөнгөөр санхүүжиж явж байгаа учраас зөв хүүхдүүдэд шударгаар очиод те дараа үеийн одоо Монголын одоо шинэ боловсон хүчнийг бэлдэх маш том хөтөлбөр шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо маш олон жил шинжлэхдэггүй явсаар байгаад танигдхийн аргагүй болцсон байсан одоо журмын зохицуулалтаар явжсэн бол энийг цоо шинээр шинэ журам руу оруулах одоо байнгын хорооны тогтоолыг баталж засгийн газар чиглүүлсэн. За үүний хүрээнд яг 6 сартаа санагч энэ одоо шинэ журмаар сонгон шалгаруулалт бас нээлттэй арай илүү ил тодтой илүү сайжирсан л таа. Цаашдаа болсон зээлийн санг бодлогын түвшинд шинжилэл хийх цаашгүй шаардлагатай. Ер нь цаашдаа боловсролын салбарыг санхүүжилтийг хэрхэн зохицуулахын Монголын дараагийн одоо шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд те. За эсвэл санхүүгийн үнэхээр шаардлагатай хүүхдүүдэд илүү одоо тэтгэлэг зээл хэлбэрээр хэрхэн олгох уу те. Тэгэхээр нэг илүү өргөн хүрээнд бодлогын шинжилэл хийх ёстой. Тэгэхээр энэ дээр бол 2026 оноос эхлээд илүү бас төвлөрч ажиллана гэж бодож байгаа. Урт хугацааны шийдэл гаргах ёстой. Боловсролын том одоо шинжиллийн нэг томоохон хэлбэр байх ёстой. Оюу толгойн асуудал байгаа тийм. Яг энэ талаар би бол 2025 оны 1 сарын одоо хүртэл санаад байна л 21-ний өдөр. Тэгэхээр яг баг арай нэг яг энэ жил эхлээл тийм. Яг энэ онтрэтэй холбоотой асуудлыг яг олон улсын мэдээнд дээр гарснаас нэгсүүлээд Монгол улсад одоо ач холбогдол нь юу вэ гэдэг талаар бас ярьж хэлж байсан. Тэгээд энэ маань явсаар байгаад ерөнхий сайд асуулга болж тавигдаад дараа нь явсаар байгаад хянаа шалгах төр хороо байгуулад тэгээд одоо яг энэ хүрээд хянаа шалгах төр хороо амжилттай сонсголоо зохион байгуулад 94,000 орчим баримт нотлох баримт бичгийг цуглуулад энэ хүрээндээ бол олон нийтэд мэтгэрхээр хангасан бас нэг түүхэн сонсголын ард ямарч ирсэн хамтдаа гарлаа. Олон одоо утгаараа бас нэлээд түүхэн сонсгол боллоо. За нийт одоо маш олон төрлийн өндөр албан тушаалтнууд одоо оролцож байгаа учраас гэрчээр дуудагдсан. За эрц бол ойролцоогоор 70% буюу одоо түүхэн хэмжээний эрцтэй бас сонсгол бол олон нийт ч гэсэн оюу толгойн талаар сүүлийн 16 жил борсон энэ үйл процесс холбогдох үр дагавартай. За мөн одоо шийдвэр гаргалтын төсөнд хийсэн ажил эсвэл бүгднийг нэгдсэн нэг томоохон ойлголттой боллоо гэдэг бол энэ бол бас манай одоо зорилтын зорилгын үнэхээр нэг зорилт нь бол мөн байсан. За одоо ингээд улсын хурлын тогтоолоо ингээд батлуулчлаа. Тэгэхээр одоо энэ тогтоолоо батлуулагдсны хүрээнд засгийн газар хилцээр амжилттай хийгээд оюу толгой дээр нэг цоо шин эргэн хэлсэн энэ одоо орон зайг энэ одоо хаалга нэгдэж байгаа болов уу гэж бодож байгаа. Цаашаага илүү харилцан ашигтай тэгш одоо шударгаар урт хугацаанд бид нэр одоо энэ төсөл дээр одоо хамтдаа партнер болж явна. За одоо энэ нэгэнтэй л одоо олон нийтийн ард түмний төрийн нийтийн өмч учраас энэ өмчийг хэрхэн одоо захиран зарцуулахыг бол олон нийтэд байнга тайлагнаж өрөөгөө жинтэлэх нь бас одоо ард түмний талд ногдох энэ үндсэн хуулийнхаа зарчмыг бид нэр хангаал биелүүлэл явах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бас Монголын эдийн засгийн хувьд ч гэсэн уулуурхайн салбарын хувьд ч гэсэн бас оюу толгойн түүхэнд ч гэсэн бас нэг тийм шинээр нэг хэлсэн харилцан ашигтай хэлбэр лөө одоо орох болов уу гэдэг хүлээлт бол байна тий. Мэдээж одоо оюу толгойн улсын хурлын тогтоол баталгаантай холбогдуулан одоо хэрэгжилтийг хангаж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ талаараа бас дуугуулаа болж байна. За мөн цаашдаа би бас ялангуяа тэр болсон зээлийн сангаар дамжуулаад боловсролын салбар дээр одоо нэлээд шинжилгээний хэлбэртэй одоо бодлогууд дээр ажиллая гэж одоо бодож байгаа. Яг тэгэхээр бидний өнөөдөр тулгамдж байгаа 10 асуудлын 9 дандаа шийдэл дандаа боловсролтой холбоотой байдаг. Урт хугацаанд ерөөсөө бид нэр Монголын одоо үеэ ирээдүйн үетэй боловсролтой болгочих юм бол боловсролын сайн шийдээд өгөх юм бол зөв реформор аваа явах юм бол шийдлүүдийг тэр залуучууд өөрсдөө гаргаад ирэх байхгүй. Тэгэхээр боловсрол өөрөө том реформ шин чанартай цааш үргэлжлэх ёстой. Тэгэхээр энэ дээр илүү цаг зав гаргаж одоо ажиллана гэж бодож
гарч байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн ерөөсөө миний амьдралыг харах үнцгийг, үнцнийг бүх зүйлийг өөрчилсөн ганцхан зүйл өөрөө боловсролын боломжлоос. Тэгэхээр Монгол залуучууд одоо Монгол хүүхдүүд, монголчууд маань оюун ухаанаар эсвэл потенциалаар хизээч дутдаггүй. Хаанч ичсэн, хаанч дутхгүй. Зүгээр тэр хүмүүст боловсролын тэр боломжийг тэгш шудраг илүү хүртээмжтэй байдлаар л олох хэвээр. Хаан байгаагаас үл хамаарч хаан амьдарч байгаагаас үл хамаарч хэний хүүхэд бол төрхөөс үл хамаарч боловсролын боломжтой болчих хэрэгтэй. Одоо 2025 он маань одоо Монгол хүмүүрт, Монгол айл өрх бүрт, Монгол аав ээж бүрт, эмээ өвөө бүрт, Монгол хүүхдүүд бүрт одоо сайхан үр өгөөчтэй хүсэл зорилготой хүрсэн биелүүлсэн сайхан одоо он болсон байх гэж найдаж байна. 2026 онд эрүүл сар бол өөрийнхөө хүсэл зорилготой хүрсэн одоо сайхан жил болох болтугай гэж одоо ерөөй. Тэгээ 2026 онд удахгүй гарах гэж байна. Тэгээ шинэ жилийн мэнд та бүхэндээ хүргье.